эмэйл хаяг руу илгээгдэнэ. Дараа нь нэвтрэх товч дээр дарж мэдээлэл оруулна. Та амжилттай бүртгүүлсний дараа тоглохыг хүссэн лотерейгоо сонгон тоглох товч дээр дараарай. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгон үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгон үргэлжлүүлэхэд төрийн банкны виза картын цонх гарч ирнэ. Та хаан болон голомт банкнаас бусад альч банкны карт мэдээлэлээ оруулан төлбөр хийх боломжтой. Дараа нь e-pin код оруулах цонх гарч ирэх ба та e-pin кодоо идэвхжүүлэн оруулах ёстой. Амжилттай гүйлгээ хийгдсэний дараа тасалбар гарч ирнэ. Үүний дараа таны тасалбар миний тоглолт цэс рүү шилжин орсон байх болно. Лотерей тоглол хож амьдрал өөрчил. Таныг Азийн тэнгэр ивэг. Монголын үндэсний лотерей. Энийг хараа. Их шууд цайтан. Баг монголоор телефонт. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддэггүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодیں۔ Өмнө нь хэд хэд удаа хочж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлон явуулсан. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л тоо. Чи заагаад өгөлтөө. Онлайнаар тоглож ч болно, гар утсан дээрээ татааж ч тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуусна. Монголын үндэсний лотерей. Та ухаалаг гар утасныхаа Play Store эсвэл App Store руу орж үндэсний лотерей гэж хайн тус аппликейшнийг татан суулгана. Бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээлэлээ оруулан бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа нэвтрэх нэр болон нууц зүг агуулсан мессеж таны бүртгүүлсэн гар утас эсвэл эмэйл хаяг руу илгээгдэнэ. Дараа нь нэвтрэх товч дээр дарж мэдээлэлээ оруулна. Та амжилттай бүртгүүлсний дараа тоглохыг хүссэн лотерейгоо сонгон тоглох товч дээр дараарай. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгон үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгон үргэлжлүүлэхэд төрийн банкны виза картын цонх гарч ирнэ. Та хаан болон голомт банкнаас бусад альч банкны карт мэдээлэлээ оруулан төлбөр хийх боломжтой. Дараа нь e-pin код оруулах цонх гарч ирэх ба та e-pin кодоо идэвхжүүлэн оруулах ёстой. Амжилттай гүйлгээ хийгдсэний дараа тасалбар гарч ирнэ. Үүний дараа таны тасалбар миний тоглолт цэс рүү шилжин орсон байх болно. Лотерей тоглол хож амьдрал өөрчил. Таныг Азийн тэнгэр ивэг. Монголын үндэсний лотерей. Энийг хараа. Их шууд цайтан. Баг монголоор телефонт. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддэггүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодیں۔ Өмнө нь хэд хэд удаа хочж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлон явуулсан. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л тоо. Чи заагаад өгөлтөө. Онлайнаар тоглож ч болно, гар утсан дээрээ татааж ч тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуусна. Монголын үндэсний лотерей. Та ухаалаг гар утасныхаа Play Store эсвэл App Store руу орж үндэсний лотерей гэж хайн тус аппликейшнийг татан суулгана. Бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээлэлээ оруулан бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа нэвтрэх нэр болон нууц зүг агуулсан мессеж таны бүртгүүлсэн гар утас эсвэл эмэйл хаяг руу илгээгдэнэ. Дараа нь нэвтрэх товч дээр дарж мэдээлэлээ оруулна. Та амжилттай бүртгүүлсний дараа тоглохыг хүссэн лотерейгоо сонгон тоглох товч дээр дараарай. Өөрт аз авчрах тоогоо эсвэл
аз мэдих сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгон үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгон үргэлжлүүлэхэд төрийн банкны виза картын цонх гарч ирнэ. Та хаан болон голомт банкнаас бусад аль ч банкны карт мэдээлэлээ оруулан За дөрөв дэх хүмүлэгний дугаар тэг гэсэн момлог гарч ирсэн. Ингээд дөрөвдүгээр лотогийн 3 дугаар зэргийн хонжуур дээр 5 5 тэг гэсэн момлогод гарч ирсэн байна. 5 5 5 За эдгээр бөмбөлгүүдийг үзэгчтэй гарч ирсэн дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авах боломжтой болно гэсэн үг юм. Тэгэхээр дөрөвдүгээр тохирол дээр алуулаа нэг бөмбөлөг 4 удаа давхарсан байдаг. За тэгэхээр 3 дугаар зэргийн хонжуур дээр алвал бас маш сонирхолтой 5-ын тоол 3 удаа давцаж гарч ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэн дарааллын дагуу зөв тааж чадсан бол азтан болж байна гэсэн үг юм. За үргэлжлүүлэн одоо 2 дугаар зэргийн хонжуурын азтныг тодруулах болно. Тэгэхээр за яг 4-ийн хувьд бол өмнөх тохиролтой маань адилхан шилэн хоргонд тэгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг барилсан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс гарч ирэх 4 бөмбөлгийг та дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой болно. За ингээд өнөөдрийн 4-р тохиролд оролцож байгаа үзэгчдэд дахин амжилт хүсье. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр 1
4 тэг 4 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 1 4 тэг 4. Харагдаж байгаа бөмбөлгүүдийг үзэгчдээ дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөн авч байна гэсэн үг юм. За ингээд үргэлжлүүлэн дөрөвдөө тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж буюу 1-р зэргийн хонжирынхан азтныг тодруулах холноо шилэн хоргонд мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За бөмбөлгүүдийн хувьд бол тгээс 9 хүртэлх цифртэй за дугаартай бөмбөлгнүүд маань бол 1-4 удаа давхардаж байрласан байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Нөхөө бөмбөлгнүүдээс гарч ирэх 4 бөмбөлгийг та дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой. За дөрөвдөг бөмбөлгний дугаар 1 дөрөвдөл хотоогийн 1-р зэргийн хонжуур дээр 6 4 9 1 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 6 4 9 1. За санамсрын гарч ирсэн бөмбөлгүүдээ үзэгчдээ дарааллынхын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан бол тавьсан базаагаа 2000 дахин өсгөн авч байна гэсэн үг юм. За ингээд дөрөвдөө тохиролд анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. За өргөжлөлөн одоо хамтдаа 50 сая төгрөгийн азтныг тодруулдаг 6 жигпо тохирлынхаа азтныг хамтдаа тодруулах болно. За ингээд та бүхэндээ дөрмөө танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань 6 удаа давхарцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 6 бөмбөлөг тун удалгүй гарч ирэх болно. За тухайн 6 бөмбөлгийг та гарч ирсэн дарааллынх нь хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг боломжит хувилбарийн дагуу 2 бөмбөлгийг зөв таагаад 1500 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой. 3 бөмбөлгийг зөв таагаад 15000 төгрөг, 4 бөмбөлгийг зөв таагаад 150,000 төгрөг, 5 бөмбөлгийг зөв таагаад 1,500,000 төгрөгийг хойж ухаалтаа 6 бөмбөлгөө зургуулan зөв тааснаар 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм а. За энэ бол 6 жигпо тохирлогоо ингээд өнөөдрийн тохирлолд оролцож байгаа үзэгчдэд амжилт хүсье. За 6 жигпо тохирлын эхний бөмбөлгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дугаар 8 гуравдах бөмбөлгний дугаар 9 дөрөвдөх бөмбөлгний дугаар 9 одоогийн байдлаар 9-ийн тоол 4 ширхэг гараад ирчихсэн байна. За дараагийн бөмбөлгийн дугаар 1. За дөрөвдөх бөмбөлгийн дугаар 6 дахь бөмбөлгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 6 жигпо тохирол дээр маань 9 8 9 9 9 тэг гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За давтаж хэлье. 9 8 9 9 9
тэг гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За эдгээр бөмбөлгүүдийг үзэгчдээ дарааллынхын хувьд урдаас нь гэхээр 9 8 гэх мэтчлэн дараалалаар за харин хойноос нь гэдэг маань тэг 9 гэх мэтчлэн дараалалаар та за хоёр бөмбөлгийг л зөв таасан бол урмын хонжирын азтан болох боломжтой болж байгаа. Түүнээс та таасан бөмбөлгийнхөө тоогоор мөнгөн дүнтэй нь өсөөж явах боломжтойгоор 6 бөмбөлгийг зөв тагаа 50 сая төгрөгийн азтан болох боломжтой гэсэн үг. За өнөөдөр болоод бас их санаа өдөр байна. 9-ийн тоо гэхэд 6-ийн тохирол дээр маань бол 4 удаа давхцаж гарч ирсэн байна. За ингээд энэхүү тоонуудыг бүглэж азтан болсон үзэгч байвал танд баяр хүргье. За өргөжлөлөн хамгийн сүүлд нь азныг тохирол олвол 642 жих бод лото тохирол байгаа. За энэхүү тохирлоос та 120 сая төгрөгийн азтан болох байдаг. Ингээд та бүхэнд дэлгэрэнгүй зааварчилгааг хүргье. Арганд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөд тохирлуудаас ялгаатай нь 1 болон 2 оронтой тоонууд маань тус бүр 1 ширхэг байгаа гэсэн үг юм. За давхарсан бөмбөлөг бол байхгүй гэсэн үг юм. За эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсруугаар эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та гарч ирсэн дараалал харгалзуулгүйгээр зургуулan зөв таагаад 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирсээр мөн онцлогтой байгаа. Тэгэхээр бонус бөмбөлөгний тусламжтайгаар эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгний аль нэг 3 бөмбөлгийг за бонус бөмбөлгийг оролцуулсан 4 бөмбөлгийг гарч ирсэн дараалал харгалзуулгыг зөв таагаад та 10,000 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой болох юм. За үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлгийг оролцуулсан та 5 бөмбөлгийг зөв таасан бол 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв таасан бол 12 сая төгрөгөд тус хожих боломжтой гэсэн үг юм а. За ингээд өнөөдрийнхөө үндсэн лотерейд оролцож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Энэ бол 642 жих бод лото тохирол байгаа. Бөмбөлөгний дугаар за 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгчдэд 120 сая төгрөгийн азтныг тодруулах үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллын дагуу эхлээд танилцуулъя. 36, 12, 34, 3, 21, 25, 16. За давтаж жилийн үндсэн 6 бөмбөлийг эхлээд танилцуулъя. 36, 12, 34, 3, 21, 25. За эхлээд танилцуулж байгаа эдгээр 6 бөмбөлийг та гарч ирсэн дараалал харгалзуулгыг зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан боллоо гэсэн үг юм. Тохирлын бонус бөмбөлөгний дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За энэхүү бөмбөлөгний тусламжтай бол 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. Сүүлчийн бөмбөлөг гарч ирснээр өнөөдрийн маш шууд тохирол өндөрлөг болсон байна. Бидэнтэй өргөж хамтдаа байж азаа сардаг эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн тохирол болол басан гарагийн 17 цаг 30 минутанд та бүхэнд хүрэх болно. Тэрхүү тохирлоос өмнө үзэгчд маань за үндсэн лотерейгийн тасалбар борлуулж байгаа борлуулалтын байнгын цэгүүд дээр очиод за өөрөөр хэлбэл та Петровицын 24 цагийн Петро Март дэлгүүр за Сохо меблийн тавилгын их дэлгүүр за мөн Сохо меблийн болол дархан эрдэнтийн салбаруудаас бас хөдөө орон нутгийн хэрэглэгчид маань бол оролцоод тоглох боломжтой байгаа. За мөн та худалдаа авалт хийсэн тохиолдолд бол 642 жигбод лото тохиролд оролцох
харуулах эрхийн бичгийг авах боломжтой юм шүү. За түүнчлэн та бүхэн маань онлайнаар тоглож цаг зав хэмнэж за хүссэн газар тоглохыг хүсэж байгаа бол за гар утсандаа үндэсний лотерей гэсэн аппликейшнийг татан суулгах боломжтой. За түүнчлэн MNL 9-ийн сайт руу нэвтрэн орсноор онлайнаар тоглох боломжтой болох юм. За мөн Улаанбаатар хотод 115 салбар бүхий байршилтай. За автомат Cook-Pay машин буюу за бидний гар утснаа нэгж худалдан авдаг тэрхүү цэгэр машин дээрээс үзэгчтэй үндэсний лотерей гэсэн зүйлээр дамжуулан тохиролдоо оролцох боломжтой байгаа юм. За ингээд өнөөдрийнхээ тохиролдоо хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Баасан гарагт ирхэн уулзлаа. Түр баяртай.